За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэж байна. Sprite Talk нэвтрүүлгийн 2 дахь удаагийн дугаар эхлэх бэлэн болж байна. За бид Sprite Talk нэвтрүүлгээрээ Sprite League-ийн эргэн тойронд болж байгаа мэдээллийг хүргэдэг байгаа. За Sprite Talk нэвтрүүлэг 2 дахь дугаараа хүргэж байна. Эхний дугаарт бид нэр товчхон мэдээллийг бас хүргэсэн байгаа. Багийн танилцуулгуудыг хүргэсэн. За 2 дахь дугаараар арай дэлгэрэнгүй багийн хүснэг дүн мэдээллийг бас ярилцъя гэж бодож байна. За саяны амралтын өдрүүдээр буюу 10 сарын 15, 16-нд хандаатах сагсан бөмбөгийн ордон болон Батлан хамгаалалтын их сургуулийн зааланд болсон. За нийтдээ 50 тоглолт болсон байгаа. 50 тоглолтын үр дүн гүйцэтгэгчтэй ихтэй танилцуулъя. За Сомо Энержи баг Тэнүү Үлзий багууд эхний тоглолтыг бас Бямбгаар хийсэн байгаа. 43-33 харьцаатаагаар Тэнүү Үлзий баг залуу өрөлтгөнтэй баг маань хожил байгуулсан. За удирлыг бас гайхалтай эхлүүлж байгаа багийн тоонд бол Тэнүү Үлзий баг орно. Бас үзүүштэй тоглолтыг үзүүлдэг баг байгаа. За дараагийн баг бол One Team баг Химэр багууд тоглосон. 33-36-гийн харьцаатаагаар Химэр баг хоцсон байна. За 10 сарын 15-ны өдөр хандаатах үндсэн сагсан бөмбөгийн ордонд болсон тоглолтуудыг үр дүнгээс үзэгчдээр харж байгаа. Монголиас баг хөвсүүлзээ хэмжээг 69-49 харьцаатай үлэлтийг 4 тикс амжилтаар тэргүүлээд эхэлсэн байгаа. За мөн орхон их сургууль эцэг мөчид Фортал багийг хожиж байгуулснаар энэ үлрэлийн анхны ажлаа бас байгуулсан. Гавтран банк Мекийг хожиж за мөн энэ үлрэлийн анхны ажлаа байгуулсан байгаа. За ДЦС Золбоо багууд тоглосон 40-47 харьцаатай Золбоо баг гэсэн энэ үлрэлийн 3 дахь ажлаа мөн байгуулсан. За Макс Group Wizards гэсэн багуудын тоглолт болсон. За мөн Wizards баг хоцсон энэ үлрэлийн мөн эхний ажлаа авсан гэсэн ийм тоглолтууд бол болсон байгаа. За энэ хвчлэн их тоглолтууд их өрсөлдөөтэй болсон. За тэгээд хожиглоход тэргүүлжсэн багууд бол доошоо ороод маш цөөхөн баг тэргүүлж утсан. За мөн хожил аваагүй байсан багууд манаас хожил авсан байгаа. За 2016 оны 10 сарын 16-нд Нямгарагт Батлан хамгаалалтын их сургуулийн спорт заланд 28 тоглолтууд явагдсан байгаа. Истроёсог Алтайн Барсогийг 49-34 харьцаатаагаар хожсон. Улс суугийн удирдах газар Optimus баг за 34-33 харьцаатаагаар хожил байгуулсан байна. За тэгвэл Моалтус Сүхбаатар багууд тоглож 49-33 харьцаатаагаар Моалтус хожил байгуулсан. За ерөнхийдөө залуу хүрэлтгүнтэй багууд бол маш олон энэ тоглолтууд бол хожлыг байгуулсан. За энэ өдрийн бол одоо хамгийн нэг чухал болсон тоглолт гэж хэлвэл Алтай харьгаа Мек гэсэн тоглолт бол их өрсөлдөөнтэй бас эцэг мөчөд тоглолт хожлын шилдэлээр өндөрсөн байгаа. За 10 сарын 16-ны өдөр хандаат болсон 28 багийн 14 тоглолтыг бас одоо үзэгчдэд танилцуулъя. За толгойт Шангрила толгойт үеийн баг одоо 40-24 харьцаатай Шангрилаг хоцсон. Дорнод Capital банкыг мөн хоцсон байгаа. Монтрох Jet School багийн тоглолтууд Jet School хоцсон. Хинтибиг Москва ихтлүүрийг хоцсон. MT Group за Юби Lions MT Group-ыг хоцсон. За мөн Meralza баг Lord Star хоёр хожигдолгүй бас бүсээ тэргүүлсэн хоёр баг тоглоод Meralza хоцсон байгаа. Empathy Сэлэнг багуудын тоглолтоос Сэлэнг баг хоцсон. Somo Energy Сэлэнг гэсэн багуудын тоглолтоос мөн Сэлэнг хоцсон байгаа. За Харвачд Empathy хожиж Харвачд энэ үлрэлийн ихний хожигдлоо хүртсэн. За Тэнүү Үлзий Баян зүрх гэсэн тоглолт тусан. За Тэнүү Үлзий за хоёр маш залуу бүрэлдэхүүнтэй тамирчид маань хоорондоо тоглож Тэнүү Үлзий хоцсон байгаа. Цам Энтрээр тосон цэнгэл хэсэс багуудын тоглолт маш сонирхолтой болсон. Цам Энтрээр энэ үлрэлийн анхны хожигдлоо бас энд хүлээн авсан байгаа. За Минжит болгон One Team багууд тоглож Минжит болгон хоцсон. За Налайх TDS багууд тоглож Налайх хоцсноор TDS Дачид баг үлрэлийн хожил аваагүй бас тааш өргөжлүүлэх болсон. За Хемор Somo Energy гэсэн багуудын тоглолт болж Хемор бас энэ үлрэлийн 2 дахь хожил авч Somo Energy бас хожилгүйгээр үлрэл цааш өргөжлөх хэрэгтэй болсон. За амралтын 2 өдрүүдээр хандаат болон хандаатын үндсэн сагсан бөмбөгийн холбооны ордон болон за Батлан хамгаалалтын их сургуулийн зааланд болсон 24 багийн 48 тоглолтын үр дүн бол ийм байлаа. За нэвтрүүлгийн дараачин болон Монголын хөх толб багуудын жочдтой уулзах болон байгаа. Энэ болонгаар эргэн уулзтлаа түр баяртай үзэгчтэй. I'm the biggest boss that you've seen thus far. I'm the biggest boss that you've seen thus far. I'm the biggest boss that you've seen thus far. 'Cause it's just another day in the life of the goddamn boss. I don't make love, baby, we make
magic. Come home with a thug, let's get shit cracking. Always wear plastic, baby, cause shit happens. She leave the back seat, just a freak in the Magnum. Hopped out the Magnum, hopped in the tray, just to let the top back and thank God for the day. Who gives a fuck what a hater gotta say? I made a couple $1 million last year dealing weight. Still in the streets, strapped with them things. She in love with a G, so she tatted my name. I'm the biggest boss that you seen thus far. 10 black Maybachs back to back in the lane. I'ma make it rain, then I'ma make it back. You are just a lame little homie, that's a fact. Working with the police, acting like you know me. Fresh out of jail already in your OG. I got a fresh line up, yeah, a fresh outfit. But I had a parking lot on smash. Plus I got a 7 with a 454 in the hood. That bitch got 125 on the dash. I'm the biggest boss that you seen thus far. I'm the biggest boss that you seen thus far. I'm the biggest boss that you seen thus far. Cause it's just another day in the life of the goddamn boss. T-Pain. За мөнгөн хөх толготон багийн миксийг хүл авч үзлээ. Мөнгөн хөх толготон баг тоглоом дээр хэрхэн ажиллаж байгаа. Эсрэг багийн хамгаалтыг хэрхэн задлж байгаа талаар миксийг бол 5 хүнд хүргэлээ. За одоо ингээд хоёр жочинтойгоо ярилцахад бэлэн болсон. Мөнгөн зөвлөлбөр сургуулийн захирал Монгол Улсын гавьяат тасгал багш Лавга. За мөн мөнгөн зөвлөлбөр сургуулийн дасгалжуулагч Гавыг нар бирт мар хүрэлцэн ирсэн байна. За хоёр жочинтой энэ өдрийн мэдээг хүргье. За баярлалаа. За ингээд эхний асуултыг Лавга багшаасаа асууя гэж бодож байна. За мөнгөн хөх толботон баг бол бас тун сайн амжилттай удирдлыг эхлүүллээ. 4 хожсон байна. За танай сургууль хөх толботон гэж клубыг бас байгуулан ажиллаулдаг. Энэ спортын клуб бол бас арви их амжилттай явж байгаа. Энэ клубийн талаар ярихгүй юу гэж. За манай Монгол зөвлөх сургуулийн өөрийнх нь үндсэн эрхэм зорилго юу гэхээр хүүхдийн авьяасыг олж харах. Тэрийг дэмжих, хөхүүлэн дэмжих ийм зорилготой үйл ажиллагаа явуулдаг. За сургуулийн дэргэд бол олон төрлийн клубүүд ажилладаг. Тэрний нэг нь болохоор зэрэг энэ хөл бөмбөгийн, үгүй юу сагсан бөмбөгийн хөх толов гэдэг клуб ажиллаад одоо 2 жил болж байна. За ган хоёрыг багш одоо манай сургуулийн дасгалжуулагч багшаар ирж ажилласан хугацаа бол 2 жил. Богино хугацаанд үр дүнтэй сайн ажиллаж байна. За тэгэлгүй яах вэ? За мөнгөн хөх толботон клубээс бол олон алдартанд төрөн гарсан байдаг. Шатрын олон улсын хэмжээний мастер Гундава жишээ нь дурдж болохоор байна. Ямар алдартангуй төрөн гарсан байдаг болоо энэ талаар. Яа, ерөнхийдөө оюуны спортын чиглэлээр тийм ээ бие даалгаврын спортын чиглэлээр одоо манай сургуулиас алдарт цуутай олон хүүхдүүд төрсөн, залуучууд төрсөн. Эний нэг нь бол одоо сая өөрөө хэллээ шүү дээ тийм ээ. Дэлхийн шатрын холбооны их мастер Гундава одоо манай сургуулийн шатрын ангийг одоо шатар математикийн ангийг төгссөн анхны төгсөгч. За өөрөнтөө аг бүлэг жаргалмаа за дэлхийн шатрын холбооны мастер мөнгө цуул гээд олон алдартай ийм сайхан залуучууд одоо манайхаас төрсэн хүүхдүүд ч гэсэн одоо өсгөр идэвхтэй олон сайхан хүүхдүүд бас энэ клубт хичээлж байгаа. За өөрөө ч үед бас спортод нэлээд хорхоотой хүмүүс сонсч байсан. Энэ клубыг хизээнээс байгуулах санал санаачлагыг гаргах цаашдаа ямар зорилгыг тавьж ажиллаж байна? Ер нь яг үдэ би хүүхэд байхдаа спортоор өөрөө хичээлдэг. Спорт их сонирхдаг ийм хүүхэд байсан. Тэгээд тэр маань одоо юу гэдэг энэ сургуулийг байгуулах, авьяас хүүхдийг багаас нь олж харах дэрийг бага наснаас нь одоо дэмжих, хөгжүүлэх. За энэний эцсийн үр дүнд бол одоо нэлээд одоо агц үр дүнд хүрэх болов гэсэн ийм одоо бодлоор аль болохоор хүүхдийг багаас нь олж харах тэр давуу тал юм тийм ээ. Тэрийг хөгжүүлэх ийм одоо чиглэл барьж ажилладаг юм байнамаа. За бас Лавга багштай баярлалаа. За дараагийн жочин Гуйга багшаас асуултыг асууя гэж бодож байна. За эхний асуулт мөнгөн хөх толботон багийг хэрхэн бүрдүүлв? Бага яаж одоо энэ тэмцээнд оруулах гэж бэлтгэв? Тэр талаараа багш ярихгүй юу? За баярлалаа. Монголын хөх толгой баг маань 2015 оноос 16 оны хичээлийн жил анх бүрдүүл байгуулсан. Клубын систем маань анх бага наснаас нь хичээлүүлсэн Дорногов Золбоо багийн клубын тамирчдын үнд хоригдлол дээр Дорногов Сүхбаатар Хэнтийн аймгийн өсвөрийн баг тамирчдаас бага бүрдүүлж лигийн энэ хөгжлийн лигийн багийг бүрдүүлж ажиллаж байгаа. За бага ямар тактикаар тоглож байна? Өдөрлөг бас 4 ажилтайгаар эхлүүллээ. Энэ амжилтын бас нууц нь юу вэ? За бага
100 бид нэр 100-ны бэлтгэл, сэргэлтийн бэлтгэл гэж гардаг. За өсвөр насны улсын аваргын U18, U19 насны тэмцээнээс орон нутгаас салган гарч иж орон нутгаар хамтран ажилладаг багш нараас сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн үндсэн клубын тамирчдаар нэмээд бид нар 100 сэргэлтийн бэлтгэл хийдэг ба. Энэний үндсэн дээр олон улсын аваргууд болон лигийн тэмцээнд хөгжлийн лигт оролцсон баг тамирчтай нийлүүлээд бид нар байнгын бэлтгэлтэй сургуулийнхаа зааланд байнгын бэлтгэл хийдэг ба. Бидний үндсэн төлөвлөгөө бол хурдан довтлогоо болон прессинг хамгаалалт, нэгэн эсрэг нэг хамгаалалтыг зохицуулж бид нар бэлтгэл сургуультай хийдэг ба. За уйгаа гişийн үед бас Дорногов аймгаас татгалзуулагчийн гарааг хэлж байсан гэж ярьж байсан. За анхны ажлын гараагаа хэрхий хийж байв. Одоо татгалзуулаад хэдэн жил болж байна? За би 2001 онд багшийн дэд сургууль төгсөөд анх тасгалзуулагч болсон байгаа. Тэгээд тасгалзуулагчийн ажлыг Дорногов аймгийн ерөнхий боловсролын төмөр замын 3 дугаар амжилт анх гараагаа эхэлсэн. Мөрөөдлийн баг 2012 онд төгсөн Сүү Батболд ерөнхий сайдын нэрж мөрөөдлийн баг 21 аймаг 9 дүүрэг 315 сум хамарсан том тэмцээнд бид анх удаа аварга болж тасгалзуулагчийн гарааг эхэлжээ. Түүнээс хойш бид 6 жил дараа нь улсын аварга цолыг манай эмэгтэй баг тамирчид болон эрэгтэй баг тамирчид улсын олон сайхан медалийг авч миний сагсан бөмбөгийн тасгалзуулагчийн гараа эхэлсэн. За багштан баярлалаа. Өнгөрсөн жил бас Монголын хөх толб гээд эмэгтэй багийг супер лиг тоглуулсан. За залуу бүрэлдэхүүнтэй баг анх удаага супер лиг тоглосон байгаа. Энэ багийнхаа талаар. За Монголын хөх толбтон баг нь манай Монголын сургуулийн зохицол сургуулийн нийт 6 тамирчин болон өсвөрийн шигшээ багт дуудагдсан 8 тамирчнаас бүрдсэн 15 хүүхдээ Монголын хөх толб гэдэг багийг байгуулад үндэсний супер дээд лигт эмэгтэй баг тоглуулсан байгаа. За бидний хамгийн ач холбогдол нь болохоор бид нэр өсвөр наснаас сагсан бөмбөгийг системтэйгээр сургах, цааш болон олон улсын Аз болон олон улсын тэмцээнд өсвөрийн шигшээ багийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор үндэсний супер дээд лигт орсон байна. За тэгвэл яг хүүхдийг бас системтэйгээр багаас нь хөгжүүлэхийг эрмэлзэн ажиллаж байгаа гэж уйгаа гişин маань хэлж байна. Хүүхдэд ажиллахын сайхан нь юу гэдэг юм болоо? За бага наснаас нь хүүхдийг ялангуяа сагсан бөмбөгийн спортыг бол маш их Монгол улсад бол маш их хүүхд залуучууд сонирхдаг. Ингээд сагсан бөмбөгийн спортод дурлж орж иж байгаа хүүхдүүд бага наснаас нь сагсан бөмбөгийн зөв суур системийг тавих, энэ спортын ач холбогдлыг ойлгуулах, энэ спортод дамжуулаад эрүүл мэндийг хамгаалах, насан туршийн хэрэглээ болох зорилгоор бид энэ спортыг хичээлүүлдэг. За хамгийн сайхан. Тэгээ сагсан бөмбөгийн тасгалжуулагчийн тэгвэл одоо сайхан нэг ярьлаа. Одоо тэгвэл шантрах үе гарч байсан баг. Одоо хэцүү үе одоо ямар үедээ гэх юм болоо тасгалжуулагч хүний үед. Хэцүү үе үл яг олон сагсан бөмбөг өөрөө багийн спорт учраас багаар хөдөлмөрхийг их шаарддаг. Тэгээ багаар хөдөлмөрлөхөд их цаг хугацаа шаардна. Цаг хугацааны дараа амжилт үр дүн гарна. Ийм учраас хэцүү үе байж л үгүй. Гэхдээ нэг шантрах үе бол гардаггүй. Гайгүй. Өөрөө сагсан бөмбөгт хайртай дуртай болохоор чи шантрах үеийг бол ерөөсөө шантрах юм уу зовох гэж ойлгодгүй тэгээ даваалгалдаг да. За таны дасгалжуулагч байх хугацаанд хүрхийг хүссэн хамгийн том оргил мөрөөдөл одоо тавьсан зорилт гэвэл ямар юм? Би дасгалжуулагч байх хугацаанд ер нь бол бүх спортын хүнлэл нэг мөрөөдөл өгдөг баг. Мөрөөдлийн оргил бол мэдээж миний хамгийн том мөрөөдлийн оргил бол олон сайхан мэргэжлийн тамирчид төрүүл Монголын сагсан бөмбөгт баг ч гэсэн хувь нэмрээ оруулах. Тэгээд цаашлаад дэлхийн болон Азийн давцанд өөрийн бэлдэн гаргасан шавнараад Монгол улсын шигшээ болон үндэсний хэмжээнд дүрсэлдэх тийм хүчтэй мэргэжлийн тамирчид төрүүлж байгаа тийм зорилготой ажилладаг да. За уйгаа гişийнхаа спортын төлөө хийж байгаа ариун их үйлсэд нь амжилт хүсье, том зорилгоо биелүүлээрэ гэж хүсье өргөө. За ингээд энэ удаагийн зочны дугаараа өндөрлүүлээд дараагийн болноор их уулзъя.
За зочны цаг болон маань үргэлжлэн та бүхэндээ урьж байна. Спатог нэвтрүүлгийн дараагийн зочид бол Монгол хөх тол багийн тоглогчид Баясгалан болон Пүрүү Очир нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. За анх Баясгалангийн хувьд тийм анх сагсан бөмбөгийн гараагаа яаж эхэлж байв? Тэр талаар яриач. Би ер нь бол оюутан болоод сагсан бөмбөг ирчимтэй хичээж гисэн. Одоо яг ирчимтэй хичээж гисэн багийн дасгалжуулагч ган багштай 3 жил ирчимтэй хичээлж байна. Тэгээд Монголын хөгтөл бүтэн багаас гараагаа хэлсэн. За энэ Пүрүү Очир хувьд. Пүрүү Очир. Миний хувьд болохоор анх сагсан бөмбөгийг Арангаа аймгаас эхэлж байсан. Тэгээд гав багштай одоо сүүлийн 2 жилд Монголын хөгтөл бүтэн багт хичээлж байгаа. Мэдээж Арангаа аймгаас сагсан бөмбөгийнхөө гараа эхлээд өмнө ямар багш дасгалжуулагчдаар сагсан бөмбөөр хичээлж байв? Гавын багш дээр ирээд одоо арга барилаас тарахгүй тохиолдол байсан уу те? Тэр талаар. Арангаа аймагт бол ганц зэрэг багштай хичээлж байсан. Гав багштай илүү их сурж сагсан бөмбөгийг хурдан төвхөнтэй хамгаалалттай тавьчихсан байна. Дараагийн Баясгалангаас сагсан бөмбөг ер нь тоглохын хамгийн сайхан нь юу байд юм болов? Сайхан тэгэл талбай дээр багийнхан даа тэгэл ойлголцоох тэгэл баг дасгалжуулагч хамт олонтойгоо нэг багийн болох тэгэл ер нь бол их том зорилгын төлөвлөл явах. Тэрэнд ихгүй юм да. Спрайт хөгжлийн лигт бас хэмжлээс Монгол хөх тол багаас тоглож байна. За тэгээд өдөрлийн эхний 5 тоглолтын дараах удаа амжсан 4 ажил нэг өжигчтэй хуулиалыг цааш үргэлжлүүлж байна. За тэгээд Спрайт лигт тоглох. За тэгээд Усын аврах тоглох ч юм уу тэр юугаар ондоо үед нэг үеийнхэн дотор тоглох. Тэгээд Спрайт лигт бас дурсгалтай олон тамирчид бас байгаа. Өөр тамирчидтай тоглох бас ямар байв? Тийм ер нь бол манай Спрайт лигийн хөгжлийн лиг маань ер нь бол жилээс жилд ер нь баг хамт олонны 2 багт нэгдэх ч юм уу ер нь хүчтэй багууд оролцож байгаа. Тэгээд ер нь манай 2 дахь жилдээ ер нь бол тоглож байна да. За мэдээж бол спортоор хичээлэхэд бас хэцүү шантрах үеуд бол байдаг. Сагсан бөмбөөр хичээлэхэд бас шантрах зүйл юу байв? Багийнхантайгаа ойлголцохгүй байх ч юм уу те. Дотроо тэгээд өвтэй байх нь л чухал юм да. Тэгээд бусдаар бол шантраадах зүйл байхгүй. Бус нь бол юу зорилгын хөтлөө тэгэл зүтгэл. За мэдээж зорилгын төлөө тамирчин болго явж байгаа. Цааш тийм тавьсан зорилго чинь бол юу байв? Одоо сагсан бөмбөгөөр цааш ямар амжилт гаргахыг хүсэж байна? Манай үг бол одоохондоо Аад. Тэгээд ер нь дэше явандаа тэглийг суперлиг руу орох зорилготой. Хувь хүний амжилт. Хувь тамирчин би ер нь бол хөгтөл бутан ус өөр багт ер нь тоглолтгүй тэгэл. 20 дөнгөж ер нь ирчмтэй хичээлд 2-3 жил болж байна да. За Пүрүү Очир. Ангидаа бол хөгтөл бүтэн багтаа тамирчин байх хугацаа гав багштайгаа хамтран гүйлэн зорж байгаа. Тэгээ манай хувийн хувьд болохоор дэше төвшин тоглох мөн Спрайт хөгжлийн лигтээ илүү их амжилттай гарах төлөвлөл олно да. За мэдээж бас ихсэн багтаагаа гараагаа ихсэн багтаагаа дуусгана гэдэг бол бас сагсан бөмбөгчтэй хамгийн сайхан зүйл юм. За мэдээж бас энэ Спрайт хөгжлийн лигт тоглох, Спрайт супер лиг тоглохоос мэдээж бол ойрын зорилго баг. Холын зорилго саяр. Холын зорилго бол одоо Спрайт хөгжлийн лиг дуусаад А лиг эхэлнэ. А лигт мэдээж орох зорилготой байгаа. За тэгээд ган уяг багш дасгалжуулагчтай ажиллах ер нь бусад дасгалжуулагчтай ажиллахаас ер нь ямар байсан бэ? Өмнөх жилээс багштай ч ажиллахаас. Энэ ган уяг багштай ажиллах илүү дэлгэрэнгүй хамаар гээд зааж ирж байгаа бүхнийг сайн зааж ирдэг. Хүнд ойлгохтой бол сайн дат мундаг багш. За манай ажлын хувьд бас хоёулаа яг Монгол хөх тол багтаа ингээд удаан тоглох зорилготой гэж байна. Энэ багийн хамгийн сайхан нь одоо бусд багт байхгүй давуу тал нь юу вэ? За манай ер нь багш маань их гоё юм дээ. Ер нь нийтээч тэгээ хөгжилтэй. Тэгээд ер нь хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй. Тэгээд бас Монголын сургуулийн захиралтаас баярлалаа. Бидний заалаар ивент итгэдэг. Тэгээд ер нь сургуулийн нэрээс тоглож байгаа. За ингээд ажлынхаа төгсгөлд асуух асуулт байна. Одоо бас Монголын сагсан бөмбөг бол өдрөөс өдөрт маш хурдтай хөгжиж байгаа. Тэгээд маш олон шинэ залуу тамирчид бол төрөн гарч байгаа. Тэгээд одоо сагсан бөмбөг тоглож эхэлж байгаа хүүхд багчуудаа хандаж өгүүлээч та хоёроо. За миний хувьд бол ер нь зөв багштай, тэр суур сайтай.
Тэгээ ер нь суурь сайтал хичээллүүл ирээдүйтэй л. За ерөнхийдөө бол бэлтгэл сургалтаа сайн хийгээд эхнээс нь сайн өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй да. За ингээд студид минь хүрэлцэн ирж ярилцсан хоёр тамирчиндаа баярлалаа. Өнөөдрийн хоёр зочин бол Монголын хөх толбогийн тоглогч Золбоо болон Пүрүү очирноор байлаа. За дараагийн булангаар эргээд уулзъя үзэгчтэй. За Sprite Talk нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингээд дараагийн булан бол лигийн хүснэгтийн байршлыг бол үзэгчдэд танилцуулах булан байгаа. За ингээд лигийн хүснэгтээ танилцъя. За багуудын хувьд бас 6 тоглолтыг хийсэн байгаа. За зүүн бүсийн багууд 5 тоглолтыг хийсэн, баруун бүсийн багууд 6 тоглолтыг хийсэн байгаа. За баруун бүсийн багуудын хүснэгтийг танилцуулж байна. Хаваач баг 4 хожил 1 хожигдолтой, Цамын Трээр, Сэлэнг, Тэнүү Үлзий гэсэн багууд 4 хожлыг авсан байна. За Тэнүү Үлзий баг бол 2 хожигдчихэд байгаа 6 тоглолтыг хийсэн. Минжит Булган баг 3 хожил 2 хожигдолтой, Empathy MTS, Хэмэр, Налдаах багууд 3 хожил 2 хожигдолтой. За мөн Тосон зингэл хууль сахиулгын их сургууль 3 хожил 2 хожигдолтой байгаа юм байна. За One Team баг 1 хожил амжилттай өдрийн тоглолтоо үргэлжлүүлж байна. Баян зүрх, Somo Energy, техник технологийн дээд сургууль, Дайжид гэсэн багууд бол хараахан хожил авч амжааг байна. За мөн баруун бүст Jet School баг 5 хожил 1 хожигдолтой. Бүсээ тэргүүлэгчдийн тоондоо бол Мяралзаа баг 4 хожил 1 хожигдолтой. Толгойт үе Load Star гэсэн багууд 3 хожил 1 хожигдолтой байгаа бол MT Group, Хинти Big, Yo Billions, Дорнод гэсэн багууд 3 хожил 2 хожигдолтой лигийг үргэлжлүүлж байна. За дараа Москва их дэлгүүр Монторх гэсэн багууд 2 хожил 3 хожигдолтой байгаа бол Итүүгийн сургуульд 1 хожил 3 хожигдолтой. Шангрила Capital Bank гэсэн багууд хожил авч чадаагүй удирлыг үргэлжлүүлж байна. За харин зүүн бүсийн багууд Mongolians 4 хожилтой бүсээ тэргүүлж байгаа бол Завхан мөн 4 хожилтой 1 хожигдлгүй явж байна. Төмөнөөс 3 хожил 1 хожигдолтой. За Золбоо баг мөн 4 хожил 1 хожигдолтой. Монрууд 4 хожил 1 хожигдолтой. Portal баг 2 хожил 3 хожигдолтой. Хөвсгөл зорилгын нэг залуус орхон их сургууль Max Group, Wizards, DCS гэсэн багууд 1 хожил 3 хожигдолтой лигийг цааш үргэлжлүүлж байгаа. Шунхлаа баг хожил аваагүй 4 хожигдолтой лиг үргэлжлэж байна. За ингээд зүүн бүсийн багийн хүснэгтүүдийг үргэлжлүүлэн танилцуулж байна. Алтайн Бараас баг 5 хожлыг авсан. Ямар нэгэн хожигдлыг авч амжаагүй ингээд удирлыг маш сайн эхлүүлж байна. За Шилдээд баг 4 хожил авсан, Балкон Трээд 3 хожил авсан. Ус угийн өдрөдөх газар Optimus баг 3 хожил 1 хожигдолтой. Шинэ Монгол сургуулийн баг 2 хожил 2 хожигдолтой. За Captron баг 2 хожил 2 хожигдолтой. За Mac 2 хожсон 2 хожигдсон гэсэн амжилттай явж байна. За Малтусын хувьд 2 хожсон 3 хожигдсон амжилттай 5 тоглолтын дараах байдлаар. За Easter's баг 1 хожиж 3 хожигдсон амжилттай явж байгаа бол Цүхбаатар, ZTN, Алтай Арга гэсэн багууд хараахан хожлыг бол авч амжаагүй удирлаа үргэлжлүүлж байна. За багуудны 4-6 тоглолт хийсний дараах байдлаар хүсэгтийн байрлал юм байгаа бол за бид дараагийнхаа болонд энэ 7 хоногийн топ 10-ыг үзэгчдэд танилцуулъя. За топ 10-ын 10 дугаар байранд Баасан цог дамжуултыг өгсөн Тэмүүжингийн тоглогоо гүйцэтгэлийг хийж 2 оноо авчихсан. Топ 10 юм аа. 10 дугаар байранд болсон байна. За араараа хийсэн бааз бол онцлог агшин үзүүштэй тоглолт болсон байна. За дараагийн тоглогоо Мэрэлзаагийн тоглогч Даваан юм. Маш хэцүү байдлаас хардгүйгээр цацалтыг хийсэн тоглогоо амжилттай болсон. За амхэр гайхалтай төгсгөл болсон байна. За 8 дугаар байр нэг сайхан холбон тоглогч ямар үйлдвэрийг хийх вэ? Орж ирээд дамжуултыг өгсөн. За энэ тоглогоо кроссовер нь топ 10-ын 8 дугаар байрт орсон байна. За өмнөх топ 10-ын бас 8 дугаар байрт нэг сайхан ил кроссовероос орж байсан санагдаж байна. Хоёр тоглолтын дээр Авирсны алдарт Авирсны кроссовер
хийсэн. За завхны багийн тоглолгоо гайхалтай пасыг өгсөн. За Доминик Рембо Супер Лиг дийснийхаа дараа нэг ийм пасыг өгч ясна санаж байна. За үнэхээр гоё дамжуулалт болсон. За топ 10-ын 6 дугаар байр хурдан тоглоонд гараад ирсэн болоо. За хал зурдаас нь миний шийдэндэл биш ч үгсэн хаалтыг хийж байна. За үнэхээр гайхалтай хаалт болсон. 5 дугаар байр араараа хийсэн даваад орж аваад гүйцээсэн. За дамжуулалт бол үнэхээр гоё. Гайхалтай дамжуулалт өгсөн. Авцуугийн өдөртөх газар энэ тоглолтод бас гайхалтай хэллийг хийсэн байгаа. 14-2 гэж эхлүүлсэн. За давааны ам дахиад топ 10-ын 3 дугаар байрт орсон байна. За хоёр хүлээ алхамт гоё болсон. Хэцүү байдлаас тэгээд самбардаа тоглоог хэмжилттэй болгосон. За Малтус Лионсогийн тоглоо холбон тоглогч. За Супер Лиг сэргэлэнгээс харагддаг. Энэ гайхалтай оролтыг хийсэн хоёр тоглогчийн голоор орж ирээд за гэрийн баргийн тамирчнаас гардаг уур чадварыг гаргаж байна. За Визарцвагийн тоглоо хоёр тоглогчийн голоор гоё пасыг өгсөн. За ямар таслах боломжгүйгээр хүчтэй пасыг хийсэн доор аваа тэгээ шууд дэшээ бат. 2-1 болгосон байна. Топ 10-ийн 1-р байрт ямар үзүүлбэр орсон бэ? Slam Dunk. Баян зүрх дүүргийн багийн тоглогч. Хурдан тоглоонд гарч ирээд тоглолтыг гүйцэтгэж 2-1 авсан. Баяр сайхан. Энэ залуугийн нэрийг тогтоогоод аваарай. Дахин олон данкийн эзэн олон топ 10-ын эзнээр нэрлэгдэх. Энэ гайхалтай залуу байгаа. Өсрэлт бол үнэхээр гайхалтай. За энэ тоглолтноор 3 ч удаа тоглох гэж оролцсныг нь санаж байна. За Спайт хөгжлийн лигийн бас топ 10-ыг сонирхуулахад өнгөрсөн 7 хоногийн топ 10-ыг бас үзэгчд маань үзсэн байх. За ер нь бол үндсэн Супер Лиг, Спайт Супер Лигт ч бас цөөхөн гардаг тоглолтууд, хууралтууд бас орсон. За энэ хэрээрээ Спайт хөгжлийн лигийн маань тамирчдын уур чадвар хэрхэн өсөж байгаа вэ гэдэг эндээс бол харагдаж байгаа гэж ойлгож болно. За тэгдэггүй яах вэ? Өнгөрсөн 7 хоногийн бас топ 10-ийн 1-р байрт орсон Зогтбаатарын хууралтыг бол санаж байгаа. Тэр хууралт бол Супер Лигт харагддаг. Ер нь төдийлийг харагдаад байдгаа. Нилээ ур чадвар шаардлагаар тийм хууралтыг бол хийсэн. За Спайт хөгжлийн лигийн энэ үйлрэлд бас 50 баг оролцож байгаа. За өмнөх Спайт хөгжлийн лигийн үйлрэлд өнгөрсөн жил бол 62 баг оролцож ирсэн. За багуудын тоо цөөрөх тусам бас багуудын чанар сайжирж байна гэж ойлгож болно. За тэр ч утгаараа бас топ 10-ууд маань их үзүүштэй болж байна. За бид Спайт Ток нэвтрүүлгийнхаа дугаар болгон дээр Спайт лигийн топ 10-ыг бас үзэгчдэд танилцуулж байх болно. За ингээд энэ хүрээд ер нь нэвтрүүлэг маань өндөрлөх тунд өгсөн байна. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд за манай зурагчны хайсанд болсон фото акшн болон хүлээн аваад авч үзээд энэ удаагийн нэвтрүүлэг маань өндөрлж байна. Баяртай үзэгчдээ. Баяртай үзэгчдээ.